За өнөөдөр дунд сургуулийн сурагчид 20 орчим төрлийн хичээл үзэж байна. Тэгвэл Монгол Улсын шадар сайд хүрэлцэх холбогдох албаны хүмүүст оюуны өмчийн хичээлийг оруулах үүрэг өглөө. Манай улсад оюуны өмчийн харилцааг зохицуулсан бие даасан хуулиуд батлагдаад 10 жил болж байгаа. За Монгол хүний оюун ухааныг дэлхийд таниулах оюуны салбарт өрсөлдөхөд төрийн зүгээс Монгол хүнийхээ бүтээл сэтгэлгээг хүрсээг бэлдэж өгөх шаардлагатай гэдгийг шадар сайд онцоллоо. Тийм ч учраас оюуны өмчийн хичээлийг дунд сургуулийн сурагчдад оруулах хэрэгтэй байгаа юм гэдгийг хэллээ. Энэ оны 2 дугаар сард одоо Монгол Улсын засгийн газар, Япон Улсын засгийн газар хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ түншлэлийн гэрээнд одоо оюуны өмчийн талаар бүхэл бүтний бүлэг багсан тийм ээ. Энийг одоо манай оюуны өмчийн газраас одоо хийж одоо оруулсан байгаа. Монгол Улсын нэгдээ орсон олон улсын конвенц гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой болж таарч байна бид нар. Үүнээс гадна улс орныхоо эдийн засгийн хөгжил бэх дэвшлийг өргөжлүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, том ажлуудыг амжилттай хийхин тулд оюуны өмчний хамгааллын асуудалд олон өндөр ач холбогдол өгж ажиллах ёстойг энэ ч зориуд цохон тэмдэглэж байгаа. Бид Монгол хүний оюун ухааныг дэлхийд таниулах, оюуны салбарт өрсөлдөх бүрэн боломжтой ард түмэн гэдгээ бас одоо мэдж байгаа. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд төрийн зүгээс Монгол хүний бүтээл сэтгэлээ хөгжүүлэх хөрсийг бэлдэх зайлшгүй одоо шаардлага байна гэж ингэж үзэж байна. Хүн болох багаасаа, хүлэг болох унганаасаа гэж одоо Монгол ардын сайхан зүр зэцэн үг байдаг. Тиймээс ирээдүйд дэлхийг дөрвөх шинэ бүтээл гаргах хүмүүсийг өнөөдрөөс эхлэн бид бэлдэх юм зайлшгүй шаардлага байна гэж. За түүнчлэн иргэд оюуны өмч гэж мэддэг боловч дунд сургуулийн зарим хүүхэд энэ үгийг мэдэхгүй байсаар сургуулаа төгсөж байгаа нууц биш. За энэ байдлыг өөрчлөхийн тулд оюуны өмчийн ойлголтыг Монгол хүүхэд бүрт хүргэх шаардлага урган гарч ирж байгаа юм а. За гэхдээ сургалтын програмд энэ хичээлийг нэмж тусгах, хэрэгжүүлэх ажлыг 1-2 жил хийх боломжгүй гэдгийг салбарын хэлж байлаа. Харин тодорхой үе шаттай системтэй хэрэгжүүлж чадвал 5-10 жилийн хугацаанд хэрэгжих юм гэж үзэж байна. За тиймээс үндсэн суурийг нь тавих ажлыг салбарын яам холбогдох байгууллагууд анхааралтай авч 2015-аас 2016 оны хичээлийн жилийн хөтөлбөрт тусгах, сурах бичиг зохиох, багшлах боловсон хүчнийг бэлтгэх ажлыг үе шаттайгаар хийхээр болж байна. За бидэнд манай яамд өгж байгаа нэг зовлон болоод Монгол улсын бараг төрийн бүх байгууллагууд бол чиглэл дээр бол бас хичээлийн хөтөлбөрт одоо бүх асуудлуудаа оруулах. За Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа 6000 гаруй иргэний нийгмийн байгууллагуудаас бүх байгууллагууд бол ингээд хичээлийн хөтөлбөрт энийг заавал оруулах хэрэгтэй, энийг оруулах хэрэгтэй, онцгойн гэгчин л энийг оруулах хэрэгтэй, эрүүл мэндийн яамныхан гэж байгаа. Гэхдээ бид бол оюуны өмчийг бол энэ бол онцгой юм аа. Тийм учраас энэ хөтөлбөрийг бол одоо бид оюуны өмчийн газрын мэргэжлийн хүмүүстэйгээ хамтран одоо яг энэ хөтөлбөр боловсруулж байгаа, сурах хүчийг боловсруулж байгаа энэ шатанд нь сурах хүч чи одоо хүүхдийн сурах хүчийг, багшийн сурах хүчийг дүүнийг хэрэгжүүлэх, зөвлөмжүүдэх чаддаг болсон. Тэгэхээр энэ хүрээнд нь бол одоо боловсролын хүрээлэнгээ бүр яг одоо оюуны өмчийн газартай нэг хамтран ажиллуулад тэгээд энэ хөтөлбөрийн шатанд бол энийг хамтран боловсруулъя гэсэн бол ийм бодолтой байна. Хэрэгжүүлэлт бол бүх хүч чадаад ажиж орсон. Бас боловсрол яаманы одоо энэ жилийн хувьд бол шинжлэх яаманы одоо энэ асуудлаар их онцгой анхаарч байгаа бид баяртай байгаа. Бид бичиг харьцааг их шуурхай хөдөлж авч байгаа. Боловсролын сайдын тушаал бий явна. Энэ өмчийн хичээлийг сургалтнаар зүгээр яаж оруулах, ингэж оруулах гэдэг нь бид одоо бас өөрсдийнхөө хэмжээнд бус тусаад асуудлыг энд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд дэлхийн оюуны өмчийн байгууллага бас манай энэ арга хэмжээг тусалд дэмжин гэдэг ийм чиглэл их баримталж байгаа. Өчигдөр Монгол Улсын шадар сайд оюуны өмчийн газар дээр ажилласан тэнд мэдээллийн төв гэж дэлхийн өмчийн байгууллагын тусламжтайгаар 5 жилийн өмнө байгуулсан төв дээр ажилласан. Энэ төвийг оюуны өмчийн мэдээлэл сургалт хайлтшуултын төв болгож ингэж бус толбогт байгууллагатай ажиллах ийм төв болох ийм санд ирүүлж байгаа. За мөн түнчлэн оюуны өмчийн ойлголтыг хүнд хэцүү аргаар биш харин энгийн хүүхдэд ойлгох хэлбэрээр үндсэн 3 санааг олох зөв гэдгийг шадар сайд хүрэлцэх юм хэлсэн юм а. За дунд сургуулийн сурагчдад нэгдүгээрт биднийг тойрон хүрээлж байгаа бүх зүйлсийг хин нэгэн зохион бүтээдэг гэдгийг ойлгуулах, хоёрдугаарт хүн бүр тэр тусмаа хүүхдэд шин санаа гарган ямар нэг зүйл бүтээж түүнийхээ ашиг шимийг хүртэх боломжтойг таниулах, гуравт альва зүйлийг бүтээж байгаа хүн ихээхэн хүч хөдөлмөр зарцуулдаг учраас бүтээлийг нь бусд хүмүүс хүндэлдэг байх гэсэн ухамсарыг төлөвшүүлэх шаардлагатай байна гэсэн юм а.